сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ингээд сирэний маань 2 дахь хичээл эхэлж байна. За тэгээд сирэний SP line гэж юу вэ? SP line гэж юу вэ? Хэрхэн сигналаа бүтээдэг вэ? Сирээг ашиглан хэдүүлээ энийг мэдэж авах болно. За тэгэхээр SP line гэж юу вэ? Хэдүүлээ эхлээд сирэгээ зурна. За ханш ингээд явж байлаа. За нэг ингээд явж байлаа гэж бодно шүү дээ. Заваарсан. Өөр нэг заваарсан хөдөлгөөний игээл явж байгаа. Тэнгүүд хэдүүлээ эндээс сэрээгээ зурнаа. SP line-ыг хэдүүлээ яаж 1-р цэг, энэ 2-р цэг, энэ 3-р цэг. За хэдүүлээд нь эндээс ямар risk entry, sniper entry хийх боломжтой вэ гэхээр эндээс энд ирэнгүүт нь шууд байдна. Мөн энд ирэнгүүт нь дахиад нэг байдна. Хэдүүлээ чинь sniper entry хийж шүү дээ. Sniper entry. За энэ дээр зураг оруулж ирж болдог билүү? Download. Sniper-ийн зураг оруулаад ирье. Хэч Sniper-ийн зураг оруулж ирнэ. Жижигрүүлээ. Хэдүүлээ энд sniper entry дүш. Энэ дахиад нэг дүш. Энэ энтринуудыг, энэ оролтуудыг хэдүүлээ хийх боломжтой. Тэгэхээр хэдүүлээ энэ энтринуудыг хийхэд бол SP line-а зурж сурах нэ. SP line-ыг зурж сурахын тулд энэ Ray гэдэг tool байдаг. Энд дээрээсээ хоёрт нь энэ Ray гэдэг tool-ыг ашигланаа. Тэгэхээр энэ булангаасаа ингээд тэгшхэн зурх хэрэгтэй. Яг нэ. Даруулж өгнө гэсэн үг шүү дээ. За тэнгуут ингээд гараад ирсэн. Хэдүүлээ SP line-ыг яаж зөв зурж өөртөө сигнал үүсгэх вэ гэхээр олон баталгаажсан тохиолдолд одоо үн олон удаа ирж шалгаад байгаа тохиолдолд энэ SP line үүсгэнэ. 1 2 3. Энэ үед SP line-ыг хэдүүлээ зурж үлдээх нэ. Тэгээд эндээс одоо ханш энд оройд ирсэн. Эндээс буцаад явчлаа. Тэгээд энд ирээд дахиад нэг шалгалаа. Эндээс дээшээ rejection үзүүллээ. Тэгт нь хэдүүлээ эндээс buy оролт хийх нэ. Buy. За. Тэгээд ханш дээшээ явж байгаад энд дахиад нэг ирэхт нь хэдүүлээ эндээс buy. Дахиад нэг энд rejection үзүүлэхэд нь бодох юм байхгүй шууд buy. Яагаад гэх юм байхгүй. Яагаад гэвэл энд нэг ирсэн, нэг ирээд буцсан, 2 ирээд буцсан, 3 дахь ч гэсэн ирээд буцнаа л гэж таамаглана хэдүүлээ. Trend is your friend хэдүүлээ трендийн дагуу арилжаа хийж байгаа. Хэдүүлээд нь илүү аюулгүй байх нь байна шүү дээ. Одоо трендийн эсрэг оролт хийнэ гэдэг чинь энд ирэнгүүт нь хэдүүлээ эндээс шорт ороод байна гэдэг чинь маш эрсдэлтэй. Шууд трендийн эсрэг арилжаа болчихж байгаа байхгүй юу? Энд чинь одоо шууд ингээд трендийн дагуу биш болохоор дээшээ ингээд сэтрээ гараад ирж болно. Нэг болвол stop loss-ыг аваад яваад байдаг байхгүй юу? Трендийн эсрэг орчоор за би энд ингээд нэг юм оролт хийлээ. Тэгсэн чинь эндээ ингээд зууралдаад stop loss аваад л байдаг. Яг ийм зүйл болж хувирдаг учраас ер нь трендийн дагуу арилжахыг болвол хэдүүлээ бодъё. Энэ явж байгаад энд ирэхт нь хэдүүлээ эндээс байдсан шүү дээ. Энд ирэхт нь байдлаа. Тэгвэл stop loss айгаад авах шаардлага байхгүй. Яагаад гэвэл трендийн дагуу одоо трендийн сүүлчийн ороод энд бүр гоё. Хэрвээ энийг доош эвдээд stop loss-ыг авсан тохиолдолд тренд эргэж гинэ. Доошоо сэрээ зурагдах нэ гэж хэдүүлээ харна. Ингээд ороод ирэхт нь хэдүүлээ сэрээгээ зурх нь шүү дээ. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг гэдэг ч юм уу. Тэгэхээр трендийн дагуу арилжаа хийж байгаа учраас хэдүүлээ илүү эрсдэлгүй, илүү арилжаандаа тайван байж болох нэ. Дээрээс нь risk reward
илүү сайн капиталаа өөрийн дансаа илүү ийм амжилттай өсгөх боломж гарч ирэх нэ. За одоо энэ дээр хэдүүлээ алтан дээр таамаг дэвшүүлсэн миний алтны таамгийг та нар харсан болвол би эндээс дээшээ лонг харж исэн. Би эндээс бол худалдаа авалт хийсэн, алтыг худалдаж авсан шалтгаанаа одоо тайлбарлая. Эндээс бол би шууд стоп лоссыг маш ойрхон тавиад дээшээ одоо арилжаанд орсон. Эндээс арилжаанд орсон. Стоп лоссыг доор тавиад дээшээ арилжаанд орсон. За энд яагаад би эндээс ийм ихтгэлтэй ийм холыг харж арилжаанд орсон бэ? Эндээс яагаад би ингээд 3800 4000 пип ингээд эндээс бүлээж байгаа вэ? Цаашдаа бүр бараг 5000 пип одоо би нэг дээш өсөлт байгаа гэж бодож байгаа байхгүй юу алтан дээр. Учир нь за тайлбарлая. Учир нь за нэгдүгээр алтан дээр ийм сэрээ зурагдсан. За би нэг устгаж хагаад хэдүүлээ дахиад зуръя. Энэ сэрээ яаж зурсан бэ? За эндээс хэлсэн байна шүү дээ тийм ээ. Эндээс ингээд энэ оройг хангалттай эвдээд тэмүүтээ энэ сэрээг олох гэж бас нэлээд юм болсон. Яг гэвэл энэ хоёр орой чинь хоорондоо ойролцоо. Бас сэрээ олох гэж нэг зөв сэрэгээ олчих юм бол тэр чинь чамд бүр ямар их сайн сигнал чамд боломжийг олгож байдаг гэж бүр гэр гайхалтай. Би яг алтан дээр энэ сэрээг олох гэж нэлээд юм болж байж олсон. Тэгээд нэгдүгээр цэг энэ ёроол дээр яг сэргийг сонгож аваад контролоо дарах юм бол шууд ингээд соронслогдчихдаг байгаа шүү манайхаа. Энэ ёроол дээр хоёрдугаар цэг энэ орой дээр ерөөсөө өөрийгөө хуурах юм байхгүй яг л орой ёроол дээр нь тавих хэрэгтэй. За ингээд би сэргийг хатгаад үзсэн чинь сэрийнээс гараа явцсан байсан. Дээшээгээ. Тэгэхээр хэдүүлээ сэрээгээ хувирганаа. Хувиргаж үзнэ. За би ингээд оригинал болгоод харсан чинь гайхалтай. Энийг чинь л одоо төгс техник шинжилгээ одоо юу гэхгүй юм бол өөр юу хэлэх юм бэ? Ийм гоё надад ийм сайхан сигналуудыг худалдаж аваач ээ. Энд хэрэгтэнгүй чи аваач ээ. Надад ийм гоё сигналуудыг өгч ирсэн байх нь байна шүү дээ. Энэ сэрээ. Тэгээд дээрэс нь энэ юуны надад өргөнийг хэлжсэн. Энэ өсөөд эндээс rejection аваад унахтаа унаад эндээс хитрэхгүй гэсэн надад энэ сигналуудыг өгч байсан байх нь байна шүү дээ. Би энийг бүгдийг нь хараа сууж ирсэн. Тэгээд одоо яагаад бүр тийм ихтгэлтэйгээр цаашдаа удаан барих болсон бэ гэхлээр одоо ойлгомжтой бас тийм маш ойлгомжтой. Энэ ханшийн сайн эсэргүүцлийн бүс болж чадчихна тийм ээ. Энэ шал ханшийн маш сайн эсэргүүцлийн бүс. Энд хэдэн ч удаа ирээд дээшээ өссөн. Өсөлтөө бүр замбрааг өсөл гайхалтай. Гайхалтай биш гэж үү? Энийг л одоо гайхалтай гэхгүй бол өөр юу гайхалтай гэх юм бэ? Би энэ ёроол дээр ирэхдээ даанч чартаа хараагүй байсан болохоор эндээс худалдаж авч чадаагүй. Би оройтсон байсан. Бүр энэ хавьд ирсэн байлоо. Тэгээд би дараагийн худалдаж авах шалтгааныг хүлээсэн. Би одоо хаанаас худалдаж авах вэ? Яаж худалдаж авах вэ? За. Эндээс ийм мундаг том өсөлт ороод ирсэн шүү дээ. Алтан дээр. Тийм том. Тэгээд энэний засварын хөдөлгөөнд заавал орж ирнэ. Би засварын хөдөлгөөнийг хараа сууж ирсэн. Гэхдээ би бол эндээс эзэн шорт ороогүй. Харин худалдаж авах нөхцөл бүрдэх нү. Эндээс би яг худалдаж авах гэж байгаад болсон.
За тэгээд би бактерина харсан гэсэн. За 3 минут за нэг юм харуулгач. Бактерин харсан. За нөгөө нэг домог одоо 3 точ гэж ярьдэн шүү дээ. 3 удаа хүрэл. Яг 3 дахь ирж исэн. 1 2 3. Одоо юм шинжилгээний дээр чинь ихэвчлэн ийм байгаад идэв шүү дээ. 1 2 3 дахьаасаа явах магадлал илүү өндөр. Бактерин дээр 3 дахь хүрэлтээсээ 3 дахь төвчөөсөө гэсэн. 1 2 эндээс нь хэдүүлээ риск энтри заавал шалгах ёстой. Заавал ч гэж ер нь шалгаж байсан зүгээр яг энэ орой дээр 3 дахь ирж хөрөнгөт нь хэдүүлээ риск энтри. За тэгээд үндсэн оролт бол бактерийн сэтэрхт нь хэдүүлээ үндсэн оролтоо хийнэ. Stop loss TP open. Өрхнөө. За эндээс яг энэ 3 дахь төвч надад ажиглагдсан баггүй юу? Тэгээд давхар энэ олон шалгаж байсан support line дээр ирсэн сирэний доотлын. Энэ нь надад худалдаж авах нэг том шалтгаан болсон. За тэгээд би хоцорсон байсан учраас дараагийнхаа нөхцөлийг хүлээсэн. Ямар нөхцөл хүлээсэн бэ гэхлээр одоо энэ нэг юм паттерн харагдаж байсан. Ийм цэвэрхэн. Энийг сэтгэлээд гарсан. Эндээс дахиад нэг юм одоо трейдер эрхмээ ах юм аа ярьдаг ад паттерн үсч байсан. За би энэ ад паттернийг энд сэтрэнгүүт нь шууд оролтоо хийсэн. Шууд оролтоо хийгээд тэгээд энийг цаашдаа яагаад би ингэж өснө гэдэгт итгэлтэйгээр цаашдаа бариад байгаа вэ гэхлээр энэ үндсэн хөдөлгөөн чинь ийшээгээ дахиад нэг орж ирнэ. Хэрвээ энэ дээшээгээ ингэж орж ирэх юм бол хэд хүрнэ гэсэн үг вэ? 3650 алт бол ойрын за байц. За ер нь 7 сараас өмнө 3600 гэдэг хүн рүү баг хүрэх байх гэж бодож байна. Одоо чинь median line гэж байгаад байгаа шүү дээ. Одоо ийм хэдүүлээ трендийн зөв налуу болцсон болохоор одоо энэ чинь нэг median line болж хувирнаа. Энэ. За. Одоо энийг ингээд хэдүүлээ тэмдэглээд авчин. Тэгэнгүүт энэ өсөлт чинь энд ирэх магадлал эндээс өсөөд энд тийм байгаа сте. Чөтөө гайхалтай гэж хэлэхгүй бол одоо тэгээд өөр юу гайхалтай гэх юм бэ? Би бол энд хүрнэ гэдэгт бүр итгэлтэй байгаа. Ер нь нэлээд өндөр магадлалтай. Тэгээд би энд ирэхэд нь ярилцаанаасаа гарах нэ. Алтаа зараад гарах нэ. За ийм арилжааг хийсэн. За дараагийнхан хэдүүлээ S&P 500 дээр одоо сирэний ямар гайхалтай сигналыг өгдөг вэ сэрээ шинжилгээ хэдүүлээ дахиад нэг юу харъя. За энэ дээр би S&P 500 дээр нэг сэрээ зурсан байсан. За нэг ийм сэрээ. Энэ сэрээг чинь бас олж зурах гэж нэлээд болж байгаа маа. 1-р зэг, 2-р зэг, 3-р зэг. За энэний маань налуу үнэхээр зөв байж чадсан. Тэр гайхалтай сигналуудыг урд өмнө өгч байсан байлээ. Энэ сэрээ. Жишээ. За миний нөгөө нэг яриад байдаг median line. Median SP line. Нэг ирж шалгалаа. За эндээс ойлоо энд ирлээ. За энийг тэмдэглээд авчин хэдүүлээ. Заавал ингэж тэмдэглэж авна. Тэгээд дахиад нэг өсөөд хүрээд ирлээ. Дахиад эндээс ойгоод хүрээд ирлээ. Энд нь хэдүүлээ худалдаж авнаа. Ямар ч айгаадах шаардлага байхгүй. Мэдээж мөнгөнийхөө дүрмийг заавал баримтлах ёстой. 100% гэж хязгаарч байхгүй шүү дээ. Эндээс энэ орой хүртэл ингээд ялчаа хийхэд хэдүүл